Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Сайн байцгаана өрх юм үзэгчтэй. Үчийн аймагт айлтгая. Тэгэхээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын 372 жилийн ой болж байна. Монголын нийслэл энэ хүн чулууны хонхорт төвлөөд өнөөдрийн хүртэл хөгжил дэвшил магадгүй баг зэрэг уруудл дараатал жаргал зовлон аль альний амсаж ирсэн байх юм. Түүний дотор одоо 372 жилийн туршид одоо галлаж ирсэн түүний дотор түүхийн үүсгэр хэлж ирсэн он жилүүд өртөөлөн өнөөдрийг хүрчээ. Тэгэхээр нийслэлийн ойн арга хэмжээний хүрээнд Жанжин Сүхбаатарын талбай дээр өнөөдөр галлах гэж байна. Гал голомтоо бид их шинжлэхийн талбайд нэгэнтээ бас бадраах гэж байна. Энэ нь одоо энэ утаа зорилт програмын хүрээнд MCS Group Selling Construction-аас одоо Монголын ард түмэнд утааг босгох зорилгоор оруулж ирж байгаа зоохнуудаас 100 ширхэг зоохыг галлаж үзүүлэх юм. Тэгэхээр мянгуудаа сонсцоос нэг удаа үзэгдэг те. Нийслэлийн хөдөлмөрчид энэ утааны төлөө утааг арилгахын эсрэг байгаа бүх хүмүүс тэнд очих байх, цуглах байх. Тэр зоох яг ямар журмаар галдыг яаж асдгийг. Үнэхээр утаа байна уугүй юу? За ингээд бүгдээрийн их шинжлэхийн талбай руу зарим очицгаая. Ухаанд дэлхийн улсын хан зүрх тарихыг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлч үүнийг унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их, элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэн. Агадл тэднийхэн нэг нь эвийн саруул өргөндөө манс урлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү, өндөр өвөг хүлцхүү, өрөвлөгт нялхас маань тэсвэрлэх үү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч бай хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгöy. Угааран танаацгай хүмүүсээ. Би утааг Улаанбаатар төрсөн. Байшин, хашаа, мод, үл, нар, хар үл төрсөн. Хар үл нь ямар учиртай? Хар үл нь цаашаа яваа баяртай гэж байгаа. Утаагүй болоосай гэж байгаа юм уу? Баянгол дүүргийн Монголын цогцлбор сургуулийн зургийн төрөлсөн сургалттай сургууль гэдэг. Энээс мод 4, 5, 6 дугаар анги ер нь бүх их зургийн хүүхдүүд бүгдээрээ энэ уралдаан тэмцээнд амжилттай болоо. Утаагүй орчин тайван сайхан амгалан, эрүүл саруул, цоглог золбоолог нүдтэй гэгээлэг байгаасаа гэж үндсэн дээр энийг зурсан байгаа. Тэр утаагүй Улаанбаатартай амьдарцгаая. Би өөрөө энэ Улаанбаатарт анх 15 настай орж ирж байхад энэ Улаанбаатар ийм утаатай байгаагүй юм. Зүгээр яг ерөнхийдөө яхан цэнхэрдүүхэн суунагтайд байдаг байсан дээр үед одоо бол жигтэйхэн бодсон байна. Одоо харин энэ төслийн суухнууд ирээд одоо бас сайхан байгаа юм. Би бас энэс авч тавьж хаад би бас өөрөө баярлалаа сууган байхгүй бас. Энийг бууруулах талаар янз янзын арга хэмжээ авагдаж гин гэж бодож байгаа. Сүүлийн үед бол бүх хүмүүсийн анхаарлыг татсан ажил гэдгийг бүх шатандаа ойлгосон. Энийг одоо басах талаар янз бүрийн ажил хийж байна.
Харин одоо энэ зүгээр ингээд миний бодоод байхад бол иргэд энэ ажлыг маш сайн нэмжиж оролцох ёстой юм шиг байгаа юм. Бүгдээрээ одоо орон сууцнд ороод өнөө маргааш утаагүй болно гэж байхгүй шүү дээ. Наан зохион байгуулж байгаа энэ ажлуудыг бол маш сайн одоо дэмжих ёстой юм шиг санагдаж байгаа. Жишээлбэл одоо энэ арга хэмжээг би бас өөрөө сонирхоод явж байна л да. За өнөөдөр Монгол Улсын нийслэлд хот байгуулагдсны 372 жилийн ой болж байна. Ингээд нийслэлийн маань зүрхэн болсон одоо төв талбай дээр бид нар байна. Нийслэлийн ойж орсон олон арга хэмжээ болж байна. Баярын арга хэмжээнүүд болж байна. Үүнээс гадна мөн одоо өвөл болж байгаа утаа одоо хийж байгаатай холбоотой утаатай холбоотой бас танилцуулах бас зүйлсүүд гаргасан байна. За энд ердөө миний ард нэг айлын хашаа бараг хүрхтээгүйтэй газар 100 100-ыг бол галдсан байна. 100 100 галдсан хэдий ч одоо ямар ч одоо бараг утаагүй шахуу харагдаж байна. Тэгээд бүгдээрээ одоо энэ 100-уудыг одоо ямар хуу галж гин үү, одоо ямар одоо температуртаа одоо асалт явагдаж байна вэ гэдэгтээ орж танилццгаая. Одоо энийг одоо бид температур хэмжигчээр хэмжээд үзье л да. За энэ 100 жишээлбэл одоо 300 градус одоо дээд хэсэгтээ бол бараг халаад галлаа бол явагдаж байна. За гисэн идэж дээшээ ингээ харахад бол ямар ч одоо утаа гарахгүй байгаа. Ажиглагдчихээн л да. Энэ маань хэдийгээр нүүрс шатааж байгаа мөн адил түүхийн нүүрсийг шатааж байгаа энэ ийм одоо утаагаа уртахгүй байна гэдэг маань ерөнхийдөө бол бүрэн шаталт, бүтээн шаталт явагдаж байна гэдгийг л бид бол илэрхийлж байна, харж байна л да. Орчны температур бол 28 градус гэдэг чинь одоо гадаа байгаа ийм үзүүлэлт зааж байна гэдэг. Үнэхээр бас энэ жоохнууд бас үр өгөөж байгаа бас нэг агаарын бохирлыг бууруулах нэг үйл ажиллагаа муу юм байна гэдгийг бас илэрхийлж байна гэж бол дотроо бас бодож байна. Нэмэлтүүнүүд байна. Энэ маань 70% бол ширэм. Дотор энэ керамик тоосох гэдэг нь бол дулааныг бол өсөж цухнаас илүү өрөх хүчин чадалтай нэмэл зөх байна. Эхлээд галлахад бол энэ дээдлийн таг энэ доотлын таг бол ингэж онгорхой байх хэвээр. Тэгээд нүүрс мод шатаад нүүрс рүүгээ ороод нүүрс нь сайхан шатаад эхлэнгүүд энийг хаагаад энийг өрөө болохоор зэрэг дээш нь татаад хажуу дээш нь эргүүлээд дотор хүнсээ унах зорилттой байгаа. Тэгэхээр энэ доотлын ширмэн тавг хажуу дээшээ онож юу gaах үнсээ унах зорилттой юм. Бид нар зуухаа өнөөдөр талбай дээрээ шууд айлуудаа түгээж өгөх болно. Тийм учраас энэ арга хэмжээнд бүрэн хамрагдаараа та нар сайн мэдж байгаа бах. Улаанбаатар хотын агаарын бохирдол бол ямар төвшөнд хүрсэн гэдгийг бол маш их харж байгаа. 12 сар 1 сарын одоо агаарын бохирдол хамгийн хүнд үед бол нэг хүн өдөртөө 4-5 одоо хайцаг тамхи татсантай адилхан ийм агаарын бохирдлыг хүн уушгаар харж байгаа. Энэ агаарын бохирдлыг бууруулах хамгийн яралтай авах арга хэмжээ бол зуух, цахилгаан халаагур гэдгийг бол засгийн газар нийслэлийн агаарын бууруулах одоо хуулийнхаа хүрээнд бол шийдсэн байгаа. Өглөө эрт хичээлийг хорлоос бууж ирэхэд бол хувцсанд бол маш их хөнөс шингэсэн байдаг. Тий. Тэрнээ одоо хувцсанд ингэ шигэж байгаа юм чи хүний одоо амьсгалж байгаа амьсгалалтанд агаар шингэж байгаа юм чинь хүний өөрсөнд ямар их хор хөнөөлтэй байх вэ тий. Энийг багасгах гэдэг бол маш зөв зүйлтэй асуудал л та. Өөрийнхөө эрүүл мэндийг боддоггүй, өөр хүүхдийнхээ эрүүл мэндийг боддоггүй, амьд явахыг хүсдэггүй хүн гэж ер нь энэ ертөнцийн байхгүй үстэй. Тийм учраас одоо маш их санаа зовоож байгаа асуудлын нэг л гэж би бодож байна. Ганц миний биш, ерөөсөө энэ Улаанбаатар хотод ирж байгаа төрж бай, бүрч бай энэ одоо хоног төөрүүлж байгаа энэ хүмүүст энэ асуудал бол их хурц асуудал гэж би бодож байна. За одоо ингээ галчаа аслаа. За хороо. Хэлчихвээ. Өдөртөө хэтээ зуухаа өргөө гэдэгтэй тавья. Гадоодоо хангамжийн цагтасаасан хатан ээжийн үлээж өгсөн өвчүү тахлахталм хөөдөө дүрсэн асуулбай. Ингээ тавуу. Тэгэхээр энийг зөвхөн нэг одоо хотын захиргаач гэдэг юм уу хэдэн компаниуд энэ төр ингээд хүчин зүтгээд барахгүй. Энийг айл болгон
нийслэлийн иргэн болгон айл болгон энд одоо сэтгэлээрээ оролцох хэрэгтэй. Манайх утаа тавих бай. Манайх одоо муу юм түлхээ болий. Тэр одоо утаа баг гаргадаг зуухын авъя хүй хайл энэ хотоо бодъё. Энэ өргөн олон түмнээ бодъё. Нийслэлчүүдээ бодъё. За тун бүдэ өөрийнхөө ингээд орно. Настай өндөр настай үжигээ бодъё. Ялхуулчир бүр хүүхдээ бодъё гэдэг тийм сэтгүүй айл болгонд хүн болгон шингэх ёстой. Шингээх ёстой. Тэгж байж бид нар нэгэн зэрэг нийслэн сэтгэлээр Улаанбаатарын утааг багасгандаа би сонгон хайрхан дүүрэгт байдаг хүн манай тэр хороодны тэрнгэр шалгаагүй тос зардаг газар гэдэл байдгийн дугуй нөхдөг газар гэдэл байдгийн гутал тахалдаг газар гэдэл байдгийн жоохон шавхар түлс шиг юм та тэрэндээ гал түлс утаа гаргаж явах шин. Зарим хүн удаатай үед одоо Монголоос зугтаад гарч ирж байна. Тэгээ утаагүй болохоор нь ороод ирж байна. Нөгөө эх орныхоо төлөө дайн байлдаан болохоор зэрэг болтчдаг муу хүмүүс байсан. Тийм зохиол гардаг шиг одоо хүн бүхэн Яана Улаанбаатарын гэж байна. Үзэн ядах сэтгэлгээ тэрнээсээ болж энэ утаа гэж дагаад нөгөө муу юм чи муухай юм дагуулах юм биш. Хараад ерөөд тэгээд улс төр зүгсэн зансан одоо ийм л бүхэл одоо бохимдсан юм болгон нэмэгдээд ирдэг учраас энэ утаанаас яаралтай зайлах асуудал бол ард түмний сэтгэлгээний цэвэр тунгалагч бас хэрэгтэй. Эрүүл энхийн уушигны цэвэр тунгалагаас гадна ард түмний сэтгэлгээний цэвэр тунгалах энийг нэг яаралтай бүхэл арга хэмжээг одоо энэ 100%-ыг алхам цаашаа улмад цаашаа төгс төгөлдөр болох ямар л алхам байна уу тэр бүхнийг хийх хэрэгтэй болно л доо. Өрөх толгоосон эмэгтэй, хүчлийн бэрхшээлтэй тэгээ энэ хороонд төсөлд хамрагдсан хороонд амьдрэх хүн чи 100 бэлэгдэх хэрэгтэй болсон байхгүй юу? Ойлгосноо? Энэ урлаг соёлын энэ ах эгч нарын зөв хүнээ зөв сонгоорой заа юу? Нийгмийн хариуцлагатай байгууллага Эко үйлчлэг дэмжигч Хас банк. Нийслэлийн иргэний хувьд та жирийн иргэний хувьд энэ агаарын бохирдлын талаар юу гэж бодож байна? Агаарын бохирдлыг бууруулах үндсэн 3 арга байна гэдэг бол бид нар бүгд бүлээн зөвшөөрч байна. Тэрний юу гэхээр бол нэгт маш яаралтай энэ гэр хороолоос гарч байгаа утааныхаа хэмжээг тогтоож авах багасгах хэрэгтэй байна. Богино хугацаанд. Өөрөөр хэлэх юм бол энэ аль болох олон энэ утаа гаргадаг энэ уламжилт гэх юм уу да Монгол зуухныхаа тоог багасгаж энэ өнөөдөр бидний энэ сурчилж байгаа 80-аас 50% агаарын бохирдлыг бууруулдаг энэ зуухнуудаа аль болох Улаанбаатар хотын олон иргэн авч хэрэглэмээр байна. Тэгвэл энэ агаарын бохирдлыг бүрэн арилгая гэх юм бол нөгөө нэг барилгажилт. Өөрөөр хэлэх юм бол байшин байх хэрэгтэй гэр хороолтоо. Заавал 5 давхар өндөр байшин биш. Айлууд өөрөө тогтоо амны орон сууцндаа орж тэр амныхаа орон сууцыг нөгөө нэг цахилгаанаараа халаадаг, нөгөө нэг шалнаасаа халдаг, нөгөө ийм сайхан одоо агаарын бохирдол бууруулдаг ийм зуугаар халах хэрэгтэй. Дээрээс нь хамгийн гол юм нь бол энэ гэр хорооллынхаа тогтчлт өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг замын шороо тий зүлэгжилт энэ бүх асуудлаа хийх ёстой гэсэн одоо энэ 3 үндсэн аргыг нэг доор нь одоо хийх ёстой гэж үзэж байна. Тийм учраас манай Эрдэнэ соёлын эрчим хүчний яам мянганы сорилтын сантайгаа хамтраад 2 жил ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бол Сэлэн Construction компани энэ үлзий хас гэдэг энэ зуухнууд бол зах зээл дээр арай илүү нэвтэрсэн энэ зуух байгаа. Дээрээс нь Royal гэсэн одоо энэ нэг компани өөр компани 2 төрлийн зуух байгаа. Бид нар чинь зуухаа онгоодохлоор эндээс бөөнөг нэг багдаг шүү дээ. Утаа багдаг тийм юм байхгүй. Ерөөсөө ингээ утаа гарахгүй байгаа байхгүй. Бүрэн шаталт явуулж. Бүрэн шаталт явуулж. Гэхдээ мэдээж хэрэг бүр утаагүй зуух гэж байхгүй шүү дээ. Утаа бол гарна. Гэхдээ 80-аас 50% ердийн зуухнаас одоо илүү агаарын бохирдлыг бууруулна гэсэн үг. Бид нар сонгон шалгалтад юг харсан бэ гэхээр аль болох хэрэглэхэд цэвэр одоо цэвэрхэн байх хэрэгтэй тийм айлын гэр бүлийн хүмүүст нь бол арай амар нөгөө гар мар бохирдог үнс багс үнс бол нэлээд багасч байгаа шүү дээ нэг шатаах. Үнсний хэмжээ бол маш бага болж байгаа. Гэх мэтээр энэ арга хэмжээнүүдийг энэ одоо шалгууруудаар бид нар зориулж шалгаруулсан байна. Энэ бол нэг зүйлийг сонирхоод асууя л да. Энэ одоо Америкийн мянганы сорилтын сан яагаад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ингээд мөнгө төгрөг
өгөөд туслаад байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгөөс Монголын ард түмэнд одоо хамгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд өгж байгаа юм. Тэгээд бид нар бол Улаанбаатар хотын агаарын бохирдол бол өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал учраас энийг ийшээ мөнгө зарья гэдэг Америкийн тал хүлээн зөвшөөрөөд одоо ингээ хамтраад хэрэгжүүлж байгаа төсөл юм байнамаа. Та эрчим хүчний одоо сайд хүн те. Тэр эрчим хүчний энэ өнөөдөр яг цуухаар шийдвэрлэж байна. Дараагийн ээлжинд ямар ажлууд хийх ёстой гэж бодож байна? Ер нь бол яг хэд хэдэн аргыг бид туршиж байна. Тэрний өгөхлөө цахилгаан халаагуур байна. Цахилгаан халаагуурыг бас энэ цэвэр агаар сангийн шугамар өгнө айлуудад өгж байгаа юм өгж эхэлж байна. За дээрэс нь шал халааж байна те гэрийн шал. Цахилгааны үн бол бас тийм хямд биш шүү дээ. Өнөөдөр гэтэл одоо манай энэ цахилгааны үнийг хөнгөлөө гэхэд сардаа бол би бол энэ цахилгааны халаагуурын төлбөр бол 50-60 мянган төгрөгөөс бага гарна гэж бодохгүй байна. Тэгэхээр энийг бол бас сайн тооцох хэрэгтэй. Хамгийн цаашдаа том арга хэрэгсэл бол орон сууц. Амны орон сууцад амьдарч байгаа айлуудаа аль болох тогтсон ийм амны орон сууц болгож дулаан толбод, сахилгаан толбод, одоо дулаан цэвэр бохир усанд холбох энэ арга хэмжээг л маш яаралтай авах хэрэгтэй л гэж би үзэж байна. Тэгэх юм бол манай Улаанбаатар хот бол 21-р зууны үнэхээр одоо орчин үеийн ийм сайхан агаарын бохирдлого хот бол. Тэр залуу адилхан залуу хүмүүс энд хийж байгаа нэгнийхээ хийж байгаа ажлыг бүгд дэмжих ёстой. Өөрийнхөө магадгүй тохиолдолд ч юм уу хийжсэн ажиллаа одоо үргэлжлүүлээд одоо энэ зуух гэдэг ч юм уу хийгээ явж байна. Ер нь бол Монголын хөгжилд тийм ээ одоо маш олон зүйлс байна. Утаа гэдэг зүйлийг салгахын тулд би зөвхөн тэр утаатай биш тэнд өөр газар хот хүртэл байгуулах ёстой. Хөгжлийг бий болгох ёстой мó гэдгийг сайдаасаа сонслоо. Үнэхээр бол энэ бол бидний гарц гэж бид ойлгож байна. Энэ 100 нэг дор гэхээр би энэ талбай дүүрэнт юм байх юм баг гэж бодохгүй юу. Тэгсэн чинь баг нэг айлын хагас хашааны жинэ газар 100 хасаацсан. Тэгээд ямар ч утаагүй 100 айлын утаа гэр ороолын утаа бол арай өөр байдаг тийм. Ийм харагдаж байна. Ямар ч утаагүй харагдаж байна. Иргэдтэй мэдээлэл айгүй ойрхоноос өгөх. Газар дээрээс нь өгөх. Бодиттой нүдэнд нь харуулах. Одоо үнэхээр утаагүй юм уу те? А дээрээс нь яаж галах ёстой ингээ бүх мэдээллийг нэг цэгээс өгөх зорилгоор тэгээд нийслэлийнхаа энэ өдөр нийслэлчүүд 2011 фестивалийн үеэр 100 зуухаа ингэж галж байгаа.